эдгээр зүйлүүдээ нойр, хоол одоо тасгал хөдөлгөөн зөвхөн энэ 3 зүйлийг нь л та одоо тэнцвэртээ аваад явчих юм бол сэтгцийн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалд орохоос одоо 85% өөрийгөө л сэргийлж чаддгаа гэж бол хэлжсэн. Ер нь сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой бас бидний мэдүүл илүүдэхгүй ямар зүйл байдаг вэ гэдэг талаар одоо сонссон зүйлээс хуваалцъя гэж бодсон. За хамгийн түрүүнд ийм пирамид байт юм байна. За энэ пирамид маань юу гэсэн үг вэ? Дээдл нь 5-аас 6%, 10-аас 20%, 70-аас 70 орчим хувь нь болохоор эрүүл гэдэг одоо ангилалд хүмүүс хуваадаг байна. За тэгэхээр энэ маань болохоор эрүүл 10-аас 20% нь болохоор сэтгцийн одоо эрүүл мэндийн ямар нэгэн одоо тулгымцсан асуудалтай гэсэн үг. Тулгымцсан асуудал гэж ангилт юм байна. За энэ бүр дээдлийнх нь 5-аас 6% нь болохоор эмгэг асуудалтай гэж ингэж хүмүүсийг бол ангилдаг. За эмгэг нь бол одоо мэдээж мэрэгжлийн сэтгэл засалж бол шаардлагатай. За ерөнхийдөө бол хийх хүмүүс болохоор энэ 70% нь байж байдаг бол бас 10-аас 20% нь бол асуудалтай гэсэн ангилалд орж идэг байна. За энийг болохоор бид нар яаж мэддэг вэ гэсэн чинь сэтгэл зүйч хэлж байгаа болохоор ер нь бол бид нар энэ хооронд ингээд шилжээд идэг. Дандаа асуудалгүй хүн гэж байхгүй. Бас мөнхийн ингээд асуудал байгаад байвал тэр маань энэ дээдлийн хэсэг рүү орцсон байж магадгүй. За энэ хооронд болохоор 70-аас одоо 10-аас 20% яаж шилжиж байгаа гэхээр нэг сараас дээшээ одоо нэг сараас дээш хугацаанд одоо сэтгцийн эрүүл мэндийн хувьд тулгымцсан асуудал одоо илэрж байгаа бол энийг бол одоо 10-аас 20% рүү асуудалтай гэсэн ангил руу орчно. За энэ маань болохоор одоо өвчтөй гэсэн үг биш. Энийг бол айгүй зүгээр ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед бол маш одоо зүгээр ойлгож одоо ирсэн байгаа. Одоо хүмүүсийн ойлголт маш зөв болж ирж байгаа. Урд нь болохоор ингээл нөгөө эрүүл сэтгцийн эрүүл мэнд гэхээр тий ингээл шарахад одоо галзуу хүн гэдэг ч юм уу тийм ойлголттой байсан бол энэ маань ингээд маш зөв эерэг тал руугаа болж байгаа гэдэг. За тэгээ ер нь бол оюун санаа, эрүүл харилцаа тэгээ аливаад одоо суралцах, тасан зохицох, өөртөө итгэлтэй байх тэр итгэлийн үндсэн суурь маань бол одоо сэтгцийн эрүүл мэндээ бол анхаарах гэж үзэж байгаа маань. За энэ 5-аас 6% буюу энэ цөөхөн байдаг энэ эмгэг асуудал руу орсон эсвэл угаасаа байсан гэсэн бас юмнууд байдаг. За энэ маань юунаас хамаарж байгаа гэхээр мэдээж тодорхой хэмжээнд одоо генетикийн буюу удамшиж одоо ирсэн байх магадaltaй гэж үзнэ. Эсвэл одоо жирэмсний төрхийн үеийн хүндрэлээс үүдэлтэй гэж бас байдаг байна. За энийг нь бол сайн мэдэхгүй. Ерөнхийдөө бол ингэж ангилдаг. За эсвэл ингээд олдмол буюу одоо тарих хүчтэйгээр хүчтэй ингээ осолд орсон юм уу тиймэрхүү тохиолдолд бас иймэрхүү эмгэг асуудал руу үүсэх. Үгүй бол нөгөө тулгымцсан асуудал маань даймжирсаа гагаад одоо энэ 5-аас 6% руу хүндэрсэн одоо тохиолдлууд ордог байна. За тэгээд ерөн сэтгэл готрлыг үүсгэж байгаа олон асуудлууд байдаг. За бидний мэддгээр бол одоо ажлаас хашрах хам шинж эсвэл одоо тэтгэвртэй гарцсны дараа ингээд бас тий ажил амьдрал нь одоо утгагүй болсон юм шиг мэдрэмж авдаг. Одоо иймэрхүү төрлийн стрессүүд, дээж мөнгө санхүүтэй холбоотой санхүүгийн хямралууд. За тэгээд эмэгтэй хүмүүсийн хувьд бол мэдээж төрхийн үеийн төрөлтийн дараах одоо стрессүүд гэх мэтчлэн маш олон одоо за мэдээж биднээс хамааралгүй одоо орчин нөхцөлийн одоо лайм байлдаан болж байгаа улсууд ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол эдгээр эрүүл мэндийн асуудлуудыг бол үүсгдэг шалтгаан нь болж ирдэг байна. Тэгээ хамгийн гол нь бид нар бол 70-аас хэвийнээс одоо 10-аас 20% руугаа бол байнга ер нь шилжээд идэг. Гол нь тэрийг 1 сараас дээш одоо хугацаанд одоо байна уу гэдгээ л анзаарч явах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Тэгээ энэ дээр бас нэг сонирхолтой зүйл ирсэн нь болохоор
За ингээд цаг хугацааг тавих юм бол ямар нэгэн одоо асуудал боллоо гэж бодъё. За эсвэл одоо юу гэдгийг уух асуудал боллоо гэж бодоход мэдээж тэр бол маш хүнд одоо юу тулгамдсан сэтгцэн эрүүл мэндэд бол тулгамдсан асуудал болдог. За гэхдээ ерөнхийдөө бол тухайн асуудал одоо болсноос 72 цагийн дараа энэ маань ер нь бол 72 цаг үргэлжлэхэд бол хэвээ. За энэний дараагаас болохоор ингээд хэвийн байдалтай шилждэгэ гэж үздэг байх нь. За тэгээд хэвийн байдалтай шилждэнэ. За энэ маань бол нэг ойролцоогоор 7 хоног ч үргэлжилж болно. За мэдээж угаасаа тухайн одоо асуудлаас одоо шалтгаалаад хугацаа нь бол янз бүр баг. Хамгийн гол нь нэг сараас хэтэрж гинүү гэдгээ анзаарах ёстой гэд. Тэгэхээр энэс хойш болохоор бид нэр мэрэгчлэн хүмүүсээс тусламж авч сурах ёстой. За энгийнээр хэлэх юм бол сэтгцэн эрүүл мэндийн нь бол бид нар одоо гараа зүслэе гэж бодоход одоо за эрхийн ургаа ч юм ингээд тоол хийж ач юм зүсчлээ гэж бодоход маш хурдан арга хэмжээ аваад цусыг нь тогтоогоод ингээд одоо тий шархны лент хэрэгэлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан мэдээж нэг хурууны гэмтэлтэй одоо зүрлж болохгүй ч гэсэн адилхан таны бие өвдөд одоо эрүүл мэндийн тусламж авдагтай адилхан сэтгэл өвдөх юм бол бас тусламж авч сурах ёстой гэж байгаа. Тэр мессеж бол маш одоо чухал санагдсан. Сэтгэл бол бас бидний одоо биетэй адилхан одоо нэг хэсэг юм шүү. Тэгэхээр мэрэгжлийн тусламжийг бас авч явах ёстой гэсэн. За өнөөдөртөө бол энэ хэсгийг ярих гэж бодлоо. Тэгээд сэтгцэн эрүүл мэнд гэдэг бол маш чухал. Тэгээд нэмээд явах зүгээр би өөрийнхөө хувьд хэрэгэлдэг нэг зөвлөлөө нэмжмээр санагдчих. Энэ маань болохоор дөрөв хөлтэй сандалны зөвлөл байгаа. За тэгээд энэ маань юуг илэрхийлээд байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд болохоор саяны ярьдаг сэтгцэн эрүүл мэнд. За дараа нь хоол хүнсэл тэмцвэртэй байх бол сайн. За тасгал хөдөлгөөн мэдээж чухал, энийг бол хүн болгон мэдж байгаа. За тэгээд нойр гэх. Энэ дөрвөн зүйлийг ингээд тэмцвэртэй авч явж чадах юм бол бид энэ амьдралынхаа суур одоо энэ сандалны суур шиг суур зүйлүүдээ бол аваад явчлаа гэсэн. Тэгэхээр бүгдээрээ сэтгцэн эрүүл мэндийн хандлагаар мэдлэгээ сайжруулж өөрийгөө одоо нэг сараас илүү нойр хоолоо алдаж тэнцвэртэй байдал амьдралын одоо хэмнэл алдаж гэнэ үү гэдгийг анзаардаг байх нь бол маш чухал ах нэ.